За бид нэлээд жингүй Эрдэж Монгол аяны хүрээнд 2 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 1 хүртэл спорт цогцлбор заалууд бол 6:30-7:30 хооронд 21 аймаг болон 9 дүүргийн хэмжээнд үнэлбэргүй болсон байгаа. Тэгэхээр энэ талаар сурвалжлахаар Баянгол дүүргийн спорт цогцлбор дээр ирээд байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол цаг 6 цаг 30 минут болж байна. За иргэдийн хувьд бол өглөө эртлэн ирээд дасгал хөдөлгөөнийг хийж байна. Тэгэхээр энэ талаар асууя. Сайн байна уу? 5-6 хоног явж байна. Өглөө болго ирээд дасгал хийхээр бие өнгөрөөд ирч өвчтэй байна да. Ер нь дасгал хөдөлгөөн хийн л дээ. Гэхдээ өглөөгөр ерөөсөө хийж байгаагүй. Тэр өглөөгөр хийвэл их үр дүнтэй байдаг юм байна. Бие хөнгөрөөд. Би ч одоо өглөө хөдөн чинь ингээд гараал ингээд алхахаар чадаад алхах газар жаахан алхахаар тэр хөдөлгөөн ихсээд машин удаа унаар ихсээд ирдэг байхгүй. Энийг би одоо их маш хэрэгтэй дэмжчихээ. Тэгээ найз нөхдөд тэгэл дүүнэр мөн хатнастай хэлэнтэй. Би одоо бас нэг жаахан илүүдэлжингээсээ бодоод жаахан даралт ихтэй зүрхний жос нэг жаахан хим алдаад гэсэн. Тогтмол. Тэгээ одоо тэгээ найз нөхдөд гэдэг юм. Хилээд өрөө тэгээд маргаашаас олуулаа юм даа. Өсөж өгнөөс гөгсөж өгдөг гэж одоо. Ер нь бол энэ маш зөв шийдвэр боллоо. Бас цар тахал гээд сүүлийн 2 жил ард иргэд маань жоо хөдөлгөөний хомсдолд орсон. Бас жоо таргалалт ихссэн. Бас хувийн хөвшлийн ихтэй сургуулиудад уриалга гаргасан. Мон алт ус дээд сургууль маань, Бинтэмний дээд сургууль маань хүлээ авч бас Мон алт ус дээр бас 30-40 хүний бүрэлдэхүүнтэй өглөө болгоо юм дасгал сургуульд эхлээд очив. Дасгалууд маань ороод дуусна. Тэгээд тэрний дараа бас энэ ирсэн иргэдээ заал тойрж гүйх хүмүүс байдаг юм уу? Ганц хоёр бөмбөг шидэх сонирхолтой залуучууд ирвэл бас 30 минут сунгаж өгөөд ингээд 8 цагийн хүртэл үйл ажиллагаа болчихно. Өнөөдрөөс эхлээд Баянгол дүүрэгт 6 цэг сургууль заалаа нээж ажиллахаар болж байгаа. Эрдэж Монгол илүүлжингүй Эрдэж Монгол аянд манай хаамл дүүрэг одоогийн байдлаар 3 байр шилд дасгал хийж байна. 52 дугаар сургууль, 13 дугаар хороо шувуунд болохоор хорооныхоо иргэний танхимдаа тэгээд спорт орооныхоо заал гэсэн 3 газар хийж байгаа. 8:30 хүртэл яг зүгээр манайх өөрсөндөө одоо дараагийн секц дугуулan орохоос өмнө завтаанууд нь бол үлдээд бөмбөгөө тоглоно, теннисээ тоглоно тэр өөрсөндөө дураараа тэгээд байх цагийн боломжийг олгож байгаа. Манайд хамгийн залуу нь 11 настай, хамгийн ахмад нь 74 настай хүн ер нь тогтмол явж байгаа. Тэгээ яг тэр дасгалаа зөв хийгээд тууштай явах юм бол сарын дотор ер нь бол өөрчлөлт орно. Цгайдуу байдалтай ч юм уу тийм яг зөв хийхгүй байхад бол 3 сар бол ямар ч хүний биед бол 3 сарын дотор өөрчлөлт орно. Хөл муудаа дуугаар эхлээд 5 жилийн дараа теннис рүү ороод тэгээд одоо волейбол бас шилжиж байна. Эрүүл мэнд анхаарч муудснаас болж энэ спорт руу орсон. Тийм гэрт орчин бүрдэхгүй нэгдүгээрт өөртөө сайн дураараа санаачлагаараа хийхгүй байна. Тэгэл тэр чим энэ чим гэж сатаараа тэгэл чи энэ аягүй сайхан өглөө ийм боломжийг бүрдүүлж өгсөнд бид нар бас баярлал ирж байгаа. Би явна 6 сарын 1 болтол явна. Эмгүүгээр спортлог айл гэж бодож байгаа. Чадахгүй ч гэсэн ингээл суралцаад явж.